Open Cloud хөгжүүлэгч нарын дунд гинэд алдартай болж шинэ тренд үүсгэж байна. Google 100 жилийн хугацаатай бонд босгох гэж байна. Монгол улс авилгын индексээр 10 байр ухарлаа. Goldman Sachs энэ жил түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-г хийгдэнэ. Өглөөний мэндийг хүргэн үзэгчдээ Тэнгэр телевизийн ажлын эхэн хөтөлбөр эхэлж байна. Бид технологийн салбар болон бизнесийн эргэн тойронд болж байгаа хамгийн сүүлийн үеийн чухал мэдээллүүдийг та бүхэнд тайлбарлан өргөх болно. За, хиймэл оюуны давалгаа дахин нэг хэмжээсийг нээлээ гэж хэлэхэд болно. За, хиймэл оюунд суурилсан ботууд өөрсдийн гэсэн шашныг зохиож, за хоорондоо харилцан ярих сошиал медиаг бүтээсэн байна. За, энэ бол машинаас машин гэх эдийн засгийн ойлголтын дөнгөж эхний хувилбаруудын нэг нь гэж бид нар ойлгож болно. Зарим технологийн компаниуд хиймэл оюуны өрсөлдөөнд ялахын тулд 100 жилийн хугацаанд бондуудыг босгохоор бэлтгэж байна. За, үүнээс гадна хөрөнгө оруулагчид биткойны хөдөлгөөнийг яг одоогийн байдлаар маш анхааралтайгаар ажиглаж байна. За, эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй та бүхэнд үзүүлэх болно. За, хөгжүүлэгчид эцэст нь өөрсдийн гэсэн Jarvis буюу хиймэл оюунд туслахтай боллоо гэж хэлэхэд болно. За, үүний нэр бол OpenClaw. За, технологийн салбарт OpenClaw гэх нэртэй энэхүү нээлттэй хэм платформ суурилсан хиймэл оюунд туслах чатбот, agent, bot яг одоогийн байдлаар маш том шуугаа нэгдэгдээд байна. За, хөгжүүлэгчдийн хамгийн ихээр ашигладаг GitHub платформ дээр нийтдээ одоогийн байдлаар 100 мянгаас дээш од буюу таалагдсан гэдэг үнэлгээг цуглуулад байгаа юм байна. Тэгэхээр энэний талаар хөтөлбөрийн эхний хэсэгт илүү дэлгэрэнгүй ярилцъя. Тэгэхээр мажаас эхлээд асуухад ер нь яг энэ OpenClaw гэж юу юм бэ? За, энэ бол сүүлийн эдгээр 7 хоногийн дотор нэрээ 3 удаа сольсон. За, технологи ертөнцийн жинхэнэ дуулан тарьж байгаа нэгэн AI, одоо agentic team AI туслах байгаа. За, түүнийг ямар нэгэн одоо томоохон корпорац бус харин Австрийн инженер, энтерпренер Петер Штайнбергер гэсэн хүн одоо хөгжүүлэгч бол бие даан хөгжүүлсэн байдаг. За, open source буюу одоо олон нийтийн оролцоотойгоор одоо бол яг хөгжөөд илүү одоо хөгжөөд явж байгаа юм төсөл гэж ойлгож байна. За, OpenClaw бол зөвхөн асуултад хариулдаг чатбот биш, харин хэрэглэгчийн өмнөөс бодит үйлдэл хийдэг нээлттэй их сурвалжтай юм AI туслах байгаа. За, үүнийг шинжээчид бол гартай cloud гэж тодорхойлж байгаа. За, учир нь тэрээр зөвхөн текст бичих биш. За, таны компьютерийн системд нэвтрээд, за файл устгах, код бичих зэрэг одоо тушаал өгөх чадвартай. Таны өмнөөс одоо тушаал өгнө гэсэн үг. За, тэгээ та хамгийн гол нь OpenClaw-тай WhatsApp, Telegram, Slack, Discord зэрэг өөрийн өдөр тутам ашигладаг аппликейшнээр дамжуулан харилцаж шууд промптаа өгөөд даалгавраа өгөөд за тэгээд хүссэн юм хийлгэж болно гэсэн. За, гол давуу талууд нь юу вэ гэхээр бусад AI-уд бол үүлэн технологи буюу cloud дээр ажилладаг бол OpenClaw-ийн хувьд бол таны өөрийн компьютер буюу компьютер дээр суудаг. За, энэ нь таны хувийн мэдээлэл гадагшаа алдагдахгүй байх боломжийг хангаж байгаа гэсэн үг. За, мөн түүнд heartbeat буюу за өөрөө сэрж өөрөө одоо ажиллаа шалгах систем байдаг юм байна. За, таныг асуугаагүй байхад ч гэсэн тэрээр дисклиний дээд хямдарсан байна. За, сервер унсан байна гэх мэт мэдээллийг өөрөө шалгаж мессеж илгээнэ гэсэн үг. За, хэрэглэгчийн дадал зуршлыг мөн цаг хугацааны явцад суралцаад хинээс ирсэн имэйл чухалчлалыг өөрөө ялгаж зурна гэсэн үг. Тэгэхээр шууд утгаараа яг таны амьд туслах шиг ажиллана гэсэн үг. За, сая нэвтрүүлгийнхэнд хэлсэнчлээ OpenClaw-ыг тойрсон хамгийн хачирхалтай нэг зүйл бол Moltbook гэсэн сошиал одоо платформ байгаа. Энэ бол зөвхөн AI эйжентуудад зориулсан сошиал сүлжээ бөгөөд бид хоорондоо пост бичиж сэтгэлээл үлдээж харилцдаг. Яг л одоо хүмүүс бид нэр Facebook, X, Instagram гэх мэт сошиал апп дээр ямар үйлдэлүүд хийдгүү, ямар үзэл бодол хаваалцдаггүй гэдэг шиг яг ингэж ажиллана гэсэн. Үүнийг бас бид өнгөрсөн дугаар дээр ганаван танилцуулж ирсэн. За, ер нь бол давчмын OpenClaw бол иймэрхүү AI туслах байна. Тэгэхээр одоо яг одоогийн хиймэл оюун буюу LLM-ууд ер нь яг дараагийн шинэ хэмжээс рүүгээ одоо шилжиж байна гэдгийг бас зарим нэг технологийн мэрэгжилтүүд бол хэлж байна л да. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаар өнөөдөр бидэнтэй машин сургалтын инженер Инх Манлаа холбогдоод байгаа. Тэгэхээр Инх Манлагаас хамгийн ихэнд асуухад ер нь яг одоо энэ OpenClaw гэдэг зүйл яг энэ технологийн салбарт нэлээдгүй шуугаа нэгдэгдээгээд байна. За, энэ технологи ер нь яг суур шалтгаан бас юу байв? LLM гэдэг зүйл ер нь дэлхийн нийтийн
одоо гол анхааралд байгаа энэ үед ер нь ямар зүйлсүүдийг цаашаагаа авчирч болох вэ гэдэг зүйлсүүдийн талаар ярилцах болно. За эдгээрээс гадна OpenClaw-ыг хэрэглэх нь өөрөө маш их аюултай болно гэдэг зүйлийг бол мэрэгжлийн кибер аюулгүй байдлын мэрэгжилтнүүд бол сануулж байгаа. Яагаад вэ гэхээр та OpenClaw-ийн одоо нээлттэй платформын агентын системүүдийг өөрийнхөө компьютер дээрээ суулгасан тохиолдолд за ямар нэгэн байдлаар таны мэдээлэл алдагдах байдлууд бол үүсэж байгаа гэдгийг бол мэрэгжилтүүд асуугаад байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бидэнтэй маш сургалтын инженер Инх Манлаа холбогдоод байгаа. Өглөөний мэндийг хүргэе Манлаа. Өглөөний мэнд. Тэгэхээр OpenClaw-ийн ерөнхий мэдээллийг мажиг сүрэн бидэрт өглөө. Тэгэхээр ер нь яагаад технологийн салбарын гин тийш анхаарлаа хандуулах болов? GitHub дээр ер нь яагаад ийм бодолч вэ? За энэ систем нь болохоор одоо яагаад болсон төрх нь бас сонирхолтой. Яг гол хүмүүсийн нэг сонирхлыг татаад байгаа зүйл нь өөр дээр ажиллах боломжтой. Тэгээ full open source. Тэгээд миний компьютер дээр байгаа файлуудыг бүгдийг удирдах чадамжтай гэдгээрээ тэгээ яг иймэрхүү tool яг юм open source байдлаар бол өмнө байгаагүй. Тэгээд хөгжүүлэгч нар өөрсдөө яг гараараа хийдэг байсан чинь ийм open source tool гарч ирээд тэгэд маш богино хугацаанд одоо тесрэлт олчлаа л гэсэн үг л дээ. Чи бас хэрэгжилж үзвөө? Ер нь хэрэгжилж үзэхэд ямар хөө вэ? Би хэрэгжилж үзсэн. Би өчигдөр нэг хэрэгжилж үзсэн. Тэгээд яг нэг өөрийнхөө ашигладаг мессенжер апптай холбогдож болох юм билээ. Тэгээд би Telegram-тай холбоод тэгээд өөрийнхөө компьютер дээр файлуудыг удирдах, тэгээд сануулга тавих. Тэгээд одоо би өнөөдөр ингээд хуралтай энд ийм ажилтай гэдэг юмнууд бүгдийг нь ер нь бол сануулчаад надад Telegram-аар ингээд notification байдлаар ирээд сануулж байгаа гэсэн үг. Тэгээд өглөө 8 цагаас технологийн мэдээний талаар өглөө 8 цагаас мэдээнүүд явуулаарай гэхэд ер нь бол өглөө явуулж байлаа. Иймэрхүү байдлаар ер нь ашиглаж чадсан. Одоо энэ файлууд хооронд одоо ямар нэгэн үйлдэл хийх чадвартай агентийн систем бол ерөнхийдөө шин зүйл бас биш шүү дээ, тий. Тэгэхээр одоо зарим нэг бас нийтлүүдээс харахад өөрсдийнхөө компьютер дээр энэ open source модельийг бол битгий суулгаараа таны бас мэдээллүүдийг задлах боломжтой тийм зүйлсүүд бол ил харагдчих шүү гэж юм л да. Тэгэхээр ер нь одоо үзэж байгаа хүмүүс анхааруулж хэлэхэд ер нь кибер аюулгүй байдлын зүгээс ямар хуваах шүү вэ? Тийм, аюулгүй байдал талаасаа бол нэлийн эрсдэлтэй байгаа. OpenClaw-д яг нэг анх энэ програмыг компьютер дээр суулгахад ч гэсэндээ ер нь бол security талын асуудал их байгаа гэдгийг хэлж байгаа. Гэтэ энэ нь болохоор бас нэг модель маань ямар нэгэн байдлаар алдаа гаргаад таны компьютер дээр байгаа бүх файлыг устгах тий. Эсвэл ингээд алдаатай юу үсгэх код үсгэх ч юм уу тиймэрхүү ер нь эрсдлүүд амар өндөр байгаа. Тийм болохоор тэрнээс сэргийлэх шаардлагатай. Тэгээд бүх permission буюу бүх компьютертэй хандах эрхээ бол өгч болохгүй гэдэг тиймэрхүү ерөнхий шаардлагууд байгаа гэсэн. Тиймэрхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ер нь ашиглахад хэцүү. Ер нь одоохондоо яг шууд энгийн хэрэглэгчд ашиглахад жоохон төвөгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг юм аюулгүй байдлаасаа бүрэн гүйцэд болоогүй байгаа гэсэн. За нөгөө талаасаа бас хүмүүсийн маш их анхаарал хандуулж бас их сонирхож байгаа зүйлсүүдийн нэг нь одоо энэ OpenClaw-д суурилсан Maltbook гэдэг нэг юм сошиал медиа платформ байгаа даа шүү дээ. За зөвхөн AI ботууд одоо хоорондоо харилцдаг юм хүн орж бүртгүүлэх боломжгүй. За зөвхөн хүний орж байгаа хаяг зөвхөн одоо хэрэглэгчийн үүднээс биш ийм ажиглах үүднээс орох боломжтой тийм платформ сошиал медиа платформ байгаа. Тэн дээр бол одоо агентийн системүүд өөр хоорондоо мэдээлэл солилцох, ярилцах гэдэг үйлдэлүүдийг бол дуурайгаад байгаа гэж хэлж болно. Тэгэд яагаад вэ гэхээр энэ зүйл маань өөрөө LLM буюу хэлний загвар дээр суурилсан байгаа учраас хүний үйлдэлүүдийг дуурайж байгаа гэж бол зарим тайлбарууд дээр бичсэн байна л да. Тэгэхээр ер нь агентийн систем яг энэ хүн шиг харилцан яриа чадруудыг хийх боломжтой яг одоо LLM-ийн үүднээс харахад. Тийм, боломжтой дуурайж байгаа гэж угаасаа ер нь бол нөгөө нэг LLM-ч цаана хүний ярианы ерөнхий паттерныг сурцсан байгаа. Тэрнийхээ зарчмын дагуу ер нь бол ярьж байгаа гэсэн. Тэгээ эйжент дээр болохоор тэн дээр яг тэр бол ийм том
том хэмжээний эйжентүүд хоорондоо харьцуул юу болох вэ гэсэн юм туршилт байгаа. Ер нь иймэрхүү туршилтууд ер нь бол судлаачд ер нь бол хийдэг. Тэгээд энэ туршилтын хувьд бол амар өргөн цар хүрээтэй олон хүмүүс олон эйженттэй оруулсан туршилт болж байгаа. Тэнгуудаа яг хоо тийм ер нь бол энэ дээр юу орж ирж байгаа вэ гэхлээр цаанаа тэр нөө эйжентийг хийсэн хүний өөрийнх нь үнцэг ер нь бол орно л доо. Өөрөө энэ дээр ингэж бичээрэй гэдэг ерөнхий чиглүүллийг өгчүүл тэр эйжент тэр платформ дээр ерөнхий яг тэр чиглэлийн дагуу л яриа явуулчихна гэсэн үг. Одоо жоохон муу талыг барьдаг ч юм уу тиймэрхүү яриараа ингээрээ хүмүүсийн эсрэг яриараа гэдэг ч юм. Тиймэрхүү заавар өгчүүл яг тэр зааврын дагуу л хэллэм ер нь бол ажиллана гэсэн. Тиймэрхүү байгаа гэсэн. За мэдээж бол цаана нь бол хэлний загвар ажиллаж байгаа. За төгсгөлд нь асуухад бас энэ OpenClaw-ийн одоо энэ Moldbook за энэ дээр бас суурилж байгаа энэ агентийн системүүд бол ер нь машин to машин гэдэг одоо экосистем эдийн засгийн одоо хамгийн ихний хувилбаруудын нэг бид хүндрэлтэн бид нар бол яг бодитоор ажиглаж байна гэдгийг бол зарим нэг технологийн салбарын томоохон төлөөллүүд бас хэлж байна л да. Тэгэхээр ер нь машин to машин гэдэг маань өөрөө яг юу гэсэн үг вэ? Энийг бид нар юу гэж ойлгох вэ? Машин to машин гэхээр одоо компьютерууд хоорондоо харилцаж эхэлж байгаа гэх юм уу да. Оюухантай компьютерууд хоорондоо харилцаж эхэлж байгаа. Одоо төхөөрөмжүүд эйжентүүд хоорондоо нэгдүгээр тарьцаж эхэлж байна. Тэгээд том таскыг биелүүлж эхэлж байна. Одоо энэ OpenClaw дээр ярихад бол олон эйжентүүд зэрэг ээжлээд тэгээд жижиг таскуудыг хувааж аваад тэнгуутаа нэг том таскыг бий болгодог тий. Файлуудыг янзлах гэдэг ч юм уу, вебээс юм хайх гэдэг бүгдийг ингээд яаж байгаа. Тэнгуутаа өөрийнхөө одоо хардвер одоо ажиллаж байгаа хардвер руу хандаад тэн дээр болж байгаа процессыг удирдах боломжтой болоод эхэлчихэж байгаа гэсэн. Ер нь бол. За төгсгөлд нь дахиад нэг лавшруулаад асуухад ер нь бол одоо энэ агентийн систем за бусад ийм LLM-уудыг бол бусад технологи одоо яг энэ химлойны өрсөлдөөнд тэргүүлж явж байгаа компаниуд бол аль жилийн өмнөөс бол хөгжүүлж байсан бүтээгдэхүүнүүд шүү дээ. За өнгөрсөн жилийн яг өдийд бас бид нар юунтэй холбоотой нэгэн сонирхолтой зүйлийг бас химлойны өрсөлдөөн дээр ажиглаж ирсэн нь DeepSeek байгаа тийм. Тэгэхээр DeepSeek-ийн бас нэг ялгаатай онцлог нь бол яг үүнтэй адилхан open source модель байсан. Тэгэхээр open source болон одоо энэ хаалттай томоохон технологийн компаниудын модельүүдийн өрсөлдөө одоо хүртэл үргэлжилсээр байна тийм. Тэгэхээр ер нь ирээдүйд аль нь ялах боломжтой вэ? Тэгэхээр хувийн зүгээсээ бол open source байх гэж бодож байна. Тэгээд энэ дээр болохоор одоо яг энэ Anthropic-ийн Cowork гэд сайхан гарсан шүү дээ тий. Ер нь бол OpenClaw бол ер нь бол Cowork дээр нэлийн төстэй ажиллагаатай. Гэхдээ Cowork болохоор илүү аюулгүй гэх юм уу одоогийн байдлаар. Харин OpenClaw болохоор илүү юм байгаа байхгүй юу? Их чөлөөтэй гэх юм уу? Хүссэн болгоно хийх боломжтой. Тэгээд энэ чинь лицензийн хувьд ямар нэг хязгаарлалт байхгүй. Хүсснээр ашиглаж болох боломжтой гэсэн үг л дээ. Ер нь бол жоохон сахилгагүй тийм их чөлөөтэй туслагтай болж байна гэсэн үг. Эсвэл та илүү аюулгүй байдалтай санаа зовж байгаа бол илүү аюулгүй тэгээ Anthropic гэх мэт том компаниудын гаргасан технологиудыг ашиглаж болно гэсэн. Тэгээд гэхдээ ирээдүйд яах вэ гэх юм бол ер нь бол open source ялна гэсэн миний бол хүлээлт байна. Яа тэгэхээр одоо энэ OpenClaw гэдэг энэ юуны китаб буюу энэ хөгжүүл хийж байгаа source code нь байгаа газар дээр одоо 477 хүн энэ кодыг ингээд тал талаас хөгжүүлээ явж байна. Нийтдээ 180 мянган хүн ер нь бол энэ кодын source-ыг ажиглаад байж байна гэсэн төлөвтэй байна. Энэ бол амар өндөр тоохгүй юу? Тэглэв яг. Тэгэхээр яг энэ хаалттай хэмэл оюуны загварууд за мөн open source хэмэл оюуны загваруудын дунд дахин нэг юм өрсөлдөөнд шинэ бүтээгдэхүүн гарч ирлээ. За мэдээж бол энэ бол эцсийн бүтээгдэхүүн, эцсийн зүйл биш. Гэхдээ хүн төрөлхтөн биднэрт бол одоо энэ агентийн системүүд өөрсдөө хоорондоо сошиал медиа платформ үүсгэж болох юм байна. Эдгээр бол хоорондоо ингээд аль хэдийн харилцсан үйлдэлүүдийг хийх боломжууд бол аль хэдийн бүрдсэн байгаа шүү гэдгийг бодит амьдрал дээр том хэмжээнд харуулж өгж байгаа юм жишээ болж байна. Тэгээ бидэнтэй холбогдож
Сонирхолтой яриа өргөнөөс нь баярлалаа. 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 За баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээд томоохон технологийн компаниуд химилогны өрсөлдөөнд ялахын тулд урт хугацааны бондуудыг босгож эхэлсэн байна. За үүний нэг нь бол Google компани. Google компани хамгийн сүүлд гарсан мэдээллийн дагуу 20 тэрбум долларын бондыг 100 жилийн хугацаатаагаар санал болгохоор бэлдэж байна. Энэ талаарх мэдээллийг мажиг сүрэн та бүхэнд өргөх болно. Тэгэхээр бид яг өнгөрсөн дугаар дээр бас ярьжсэн технологийн том компаниуд химлоины дэд бүтцтэй зориулж за үр зээл 50 байж буюу 700 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэдэг ингээд томоохон компаниуд ингээд энэ 700 тэрбум их дүнгийг хувааж аваад ингээд хөрөнгө оруулалт хийх чинь гэсэн одоо мэдээллийг бол өгж ирсэн. За тэгвэл Google-ийн толгой компани болох Alphabet химэл оюуны дэд бүтцээ санхүүжүүлэхийн тулд олон улсын зах зээлээс асар хэмжээний зээл босгож эхэлсэн. За тодорхойлбол зөвхөн доллараар бус фунт стерлинг болон швейцар франкаар бонд гаргаж нийтдээ 30 орчим тэрбум доллар буюу за үүнийх нь 20 тэрбум доллар нь бол Америк доллар байгаа. 30 орчим тэрбум долларын одоо хөрөнгө босгож байгаа гэсэн. За хамгийн сонирхолтой нь стерлингээр гаргаж байгаа бондын захиалга нь 24 тэрбум фунтэд хүрсэн нь бол энэ зах зээлийн хувьд бол маш өндөр үзүүлэлт гэж тооцогдож байна. За мөн тус компани 2026 онд AI-ийнхаа дэд бүтцэд болон дата төвөдөд 185 тэрбум одоо Америк доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс бараг 2 дахин ихсэн үзүүлэлт болж байгаа. За ер нь бол 100 жилийн хугацаатай бонд нь технологийн салбарт маш ховор бөгөөд 1990-ад оны одоо сүүлээс хойш анх удаа ийм урт хугацааны үр гаргаж байгаа энэ технологийн компани Alphabet болж байгаа гэсэн. За ийм урт хугацааны бонд гаргаж байгаа нь бол Alphabet компаниг ирэх 100 жилд ч гэсэн доктортой ажиллана гэдэгт хөрөнгө оруулагчид одоо итгэл үзүүлж итгэж байгааг илрэл гэж шинжээчд үзэж байгаа. За дээрээс нь тэтгэврийн сангууд болон даатгалын компаниуд өөрсдөө урт хугацааны төлбөрөөр баталгаажуулах зорилгоор энэхүү бондыг бол сонирхох хандлагатай байна гэдгийг бас хэлж байна. За одоогийн санхүүгийн нөхцөл байдлын хувьд гэвэл Alphabet-ийн хувьд бол хэдийгээр одоо өрийн хэмжээ нь өнгөрсөн онд 46.5 тэрбум доллар одоо болж өссөн ч гэсэн тус компани 127 тэрбум Америк долларын бэлэн мөнгөний нөөцтэй байгаа нь бол зээлжих зэрэгэлтний эргээр нөлөөлж байгаа ийм нөхцөл байдалтай байна. За ерөнхий дүгнэлт хэлэх юм бол энэ хэмжээний бондыг босгох за үүнд бас хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байна гэдэг нь бол одоо цаашид хэрэг потенциалтай байх вэ? Энэ цаашид хэрэг одоо халуун хас эдэг хувээр байх вэ гэдгийг бол одоо билээ илэрхийлж болж байна. За тэгэлгүй ах тэгэхээр ганцхан технологийн томоохон компаниуд биш. За Америкийн нэгдсэн улс, Европын холбоо, Сауди Араб, за зүүн Европын улс, бүгд найрамдах ард улс гэх мэтчлэн энэ салбарт бас нэлээдгүй анхаарал хандуулж байгаа улсууд бол хэдэн 100 тэрбум долларын дэд бүтцүүдийн ажлуудыг бол эхлүүлэхээр лидийн зарлаад байгаа. За харин манай Монгол улсын хувьд яг ер нь ямархуу стратегийг химлоины өрсөлдөөнд баримталж байгаа вэ гэдэг мэдээллийг та бүхэнд бас товчхон өргөе. Тэгэхээр яг манай Монгол улсын хувьд бол өнгөрсөн жилийн яг үдийд буюу за 2025 оны 2 дугаар сарын 13-нд за Data AI конференц бол хийж байсан. За энэхүү конференц дээр бол Монгол улсын химлоины үндэсний стратегийг анх удаа олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэж за улмаар 9 сард засгийн газраар бол баталсан байгаа. За яг тэр анхны хэлэлцүүлгийн үеэр Монгол улс 3 үе шаттайгаар химлоины өрсөлдөөнд нэгднэ гэдэг зүйлийг бол анх удаа танилцуулж байсан. За хамгийн ихнийх нь бол Монгол улс 2025-аас 2027 онд химлоины дата төв барих за их хөгжлийг нээлттэй болгоно гэдгийг бол зарлж байсан. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэгэн химлоины дата төв барих төсөл хэрэгжиж эхлэегүй. За мөн адил их хөгжлийг нээлттэй болгоно гэдэг болгосон гэдэг мэдээллүүд бол одоогийн байдлаар ил болоогүй байгаа. Тэгэхээр 2027 он хүртэл биднэрт 1 жилийн хугацаа байна. За үүнээс гадна 2 дугаар шатанд 2027-оос 2030 он гэхэд химлоины 300 докторыг бэлдэж за мөн MIT-тэй хамтран ерөнхий боловсролын ихтэй сургуулиудад химлоины сургалтуудыг орно гэдгийг бол тухайн үед бол мэдэгдэж байлаа. За үүнээс гадна 2030 он гэхэд 3 дугаар шатанд бүс нутагтаа тэргүүлэх хэмжээний химлоины орнуудын нэг болно гэдгийг бол зарлж байсан. За ийхүү Монгол улс 3 үе шаттайгаар химлоины эхний стратеги танилцуулж байсан боловч за эдгээр үе шатанд байрлаж байгаа ажлуудаас одоогоор нэгэнч бодит болоог байна. За үүнээс гадна 2025 оны 9-р сард засгийн газраас 4 үе шаттай 4 онцлогтой тийм химлоины стратегийг бол аль бие ёсоор 7 сарын дараа бол баталсан байгаа. За үүний эхнийх нь бол үндэсний их хөгжлийг эргэлтэнд оруулах буюу нээлттэй болгох.
За ёс зүйтэй хариуцлагатай хэмэл оюуны хөгжүүлэлтийг эрхэмлэх. За Монгол улсын хувьд бол яг хэмэл оюуны загвар одоогоор хөгжүүлж байгаа нэгэн компани байгаа. За энэ компанийн хувьд бол одоо ёс зүйтэй хариуцлагатай хэмэл оюуны загварыг хөгжүүлэх гэдэг зүйл нь бол орж ирж байгаа болов уу гэж бодож байна. За үүнээс гадна Монгол улсын хувьд бол бусад хэмэл оюуны бүтээгдэхүүн загваруудыг бол өөр томоохон технологийн компаниудын хэмэл оюуны загварууд, LLM, за мөн нэвтрүүлгийн ихэнх хэсэгт ярьсан open source загваруудыг бол ашиглах боломжтой байгаа. За 3 дугаарт хэмэл оюуныг эдийн засгийн бүтээн хэмжээг нэмэгдүүлэхэд ашиглана гэдгийг бол зарласан байгаа. Гэхдээ Монгол улсын хэмжээнд одоо яг одоогийн байдлаар хэмэл оюуныг эдийн засгийн ялангуяа тухайн үед зарлж байсан уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй салбаруудад ашигласан томоохон хэмжээний кейс бол бүртгэгдээг байна. За 4-р хэмэл оюуны дэд бүтцийн зах зээлд өрсөлдөх буюу за хэмэл оюуны дата төв барих асуудал дээр бол нэлээдгүй голчлон анхаарна гэдэг хэмэл оюуны 4 бүтэцтэй стратегийг бол тухайн үед бол танилцуулж байсан. Гэхдээ өмнө хэлсэнчлэн одоогийн байдлаар бол нэгэн ч ажил хэрэг болж хэрэгжээг байна. За технологийн салбарт бол яг энэ 1 жилийн хугацаанд маш олон зүйл болж өнгөрлөө. За эхний 1 жилийн хэмэл оюуны хүчтэй өрсөлдөөний хувьд бол 7 хоногт нэг хэмэл оюуны загвар танилцуулагддаг байсан бол одоо өдөр болгон нэг хэмэл оюуны загвар. За бүр улмаар цаг тутамд нэг хэмэл оюуны агентууд танилцуулагдаж байна. Тэгэхээр энэ хурдтай хөгжиж байгаа өрсөлдөөнд бол бид бүтэн 1 жилийн циклд бол ямар нэгэн дөрвтэй ажил хийгээгүй гэдэг харамсалтай дүн мэдээтэй байна. Тэгэхээр үргэлжлүүлээд бас сошиал медиатай холбоотой нэгэн шинэ хөдөлгөөний талаарх мэдээллийг хүргэе. За Австрали улсын хориг амжилттай хэрэгжиж эхэлснээс хойш томоохон улс орнуудаас Австралийн жишгийг дагаж эхлээд байгаа. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг та бүхэнд можигсүр өргөх болно. Тэгэхээр Австрали улс бол 16-аас доош насны өсвөр насныханд сошиал медиа ашиглагыг хоригдсан дэлхийн анхны үүнийг бол яг хатуу хоригдсан юм уус болоод одоо 2 сар гаруй хугацаа 2 сар орчим хугацаа өнгөрч байна. За тодорхойлбол TikTok, Instagram, Facebook, YouTube, Snapchat, X, Reddit, за Threads зэрэг одоо томоохон сүлжээнүүд бол сошиал сүлжээнүүд бол энд багтж байгаа. За хүүхдүүд эсвэл эцэгчүүдэд ямар нэгэн шийтгэл хүлээлгэхгүй, за харин боломжит бүх арга хэмжээг авч чадаагүй буюу хүүхдэд одоо ашиглах нөхцөлийг хааж чадаагүй сошиал медиа компаниуд 49.5 сая австрали доллар буюу ойролцоогоор 32 сая америк доллар хүртэлх торгуулийг одоо хүлээх хуулийн зохицуулалттай ийм хориг байгаа. За одоогоор хэрэгжиж эхэлснээс хойш ямар үр дүнгууд гарсан байгаа вэ гэвэл за Метагийн зүгээс мэдгэж байгаагаар бол зөвхөн Австрали гэхэд 16-аас доош насны хүүхдүүдийнх гэж үзэж байгаа 500 мянган орчим хаягийг устгасан эсвэл хязгаарласан гэдгийг бол мэдээлсэн байгаа. За технологийн компаниуд хэрэглэгчийн насыг яг так тогтооход хүндрэлтэй хിവэр байгаа. Мэдээж одоо яг энэ явцад бол маш олон хүндрэлүүд гарна. За тэгээд үүний эсрэг бол дараах аргуудыг туршиж байгаа юм байна. За эхнийх нь бол мэдээж нүүр царай таних буюу биометрикийн мэдээллийг авах. За селфи зураг эсвэл видео ашиглан хэмэл оюун ухаанаар насыг нь таамаглах. За мөн иргэний баримтчийг шалгах буюу паспорт эсвэл жолооны нэмлэхний зургийг оруулах шаардах. За мөн төлбөрийн хэрэгслийн тухайд бол банкны карт эсвэл дижитал ID-тэй холбоох зэрэг одоо ийм аргуудыг авч байгаа юм байна. За ер нь яг ямар шүүмж сорилтууд олон нийтийн зүгээс болон одоо хууль хүчний байгууллагуудаас гарч байгаа вэ гэхээр өсвөр насныхан VPN ашиглан байршлаа өөрчлөх, за эсвэл бүртгүүлэхдээ насаа худал мэдүүлэх замаар хоргийг одоо аргалаад ингэж гарчаад байна гэсэн одоо үзэгдлүүд бол байна. За мөн хөдөө орон нутгийн болон нийгмийн цөөх буюу одоо LGBT хүмүүсийн одоо сошиал медиагаар дамжуулан авдаг байсан тэрхүү сэтгэл зүйн дэмжлэг, за мэдээлэлээс бол одоо таслагдаж, за ганцаард л орж байгааг бол UNICEF болон хүний эрхийн байгууллагууд бол анхааруулж байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байна. Тэгэхээр үргэлжлүүлээ та бүхэн дотоодд болж байгаа зарим нэг мэдээллийг хүргэе. Тэгэхээр Сүү хувьцаат компани 2025 оны цэвэр ашигаас 1.7 тэрбум төгрөгийг ногдол ашигт тараахаа зарласан байна. За Сүү хувьцаат компани 2025 оны сүүлийн хагас жилийн ашигаас олгох ногдол ашигын 1.7 тэрбум төгрөгийг хуваарлах шийдвэрээ ийхүү албан ёсоор танилцуулсан байна. За нэг хувьцаанд 5 төгрөг 9 мөнгө ногдол ашигыг хуваарлахаар болсон бол за эхний агаст олгосон 6 төгрөгөөс доогуур үзүүлэлт болж байна. Энэ нь за ингэснээр 2025 оны нийт ногдол ашиг нэг хувьцаанд 11 төгрөг 9 мөнгө төрж за өмнөх оны мууиас 21%-аар буурсан байна. За энэхүү ногдол ашиг 2026 оны 4-р сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдэд олгохоор олгожээ. За мөн Улаанбаатарын цагаар өчигдөр
За олон улсын авилгалын индексүүд бол танилцуулагдаж эхэлсэн байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол харамсалтайгаар 10 байр ухарсан гэдэг мэдээлэл гараад байгаа. Илүү яах вэ? За Transparency International байгууллагаас өнгөрсөн 2025 оны авилгын индексийн мэдээллийг танилцуулсан байгаа. За тус байгууллагын мэдээлснээр бол Монгол улсын авилгын төсөөлийн индексээр 182 улсаас 124 дугаар байрт бэлэгдсэн буюу за 2024 онтой харьцуулахад бол энэ бол 10 байраар хурсан юм үзүүлэлт болж таарсан байгаа. За авилгын төсөөлийн индексийг тогтоохдоо 8 их сурвалжийг ашиглан 100 оноогоор ирэмбэлдэг. За улмаар Монгол улс 31 оноо авснаар бол 10 байр ухарч энхүү 124 дугаар байрт бол ирэмблэгдсэн байна. За харин авилгын индексээр Дани, Финлянд, Сингапур, Шинэ Зеланд, Норвеги, Швед, Швейцар, Люксембург, Нидерланд зэрэг улсууд хамгийн өндөр оноотой байна. За эсвэргээрээ ардчилсан Конго, Комор, Камбож, за Тажикстан, Туркменстан, Мянмар, Сир, за Хойд Солонгос, Венесуэл зэрэг улс бол авилгын төсөөлийн индексээр хамгийн бага оноотой гэсэн ийм тооцооллыг бол танилцуулсан байна. Тэгэхээр үргэлжлүүлээ та бүхэнд макро эдийн засгийн хэсгийг танилцуулъя үзэгчтэй. За түүнээс өмнө макро эдийн засгийн хэсэг дээр номын эрдэм бидэнтэй холбогдож Америк нэгдсэн улсын томоохон индексүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэнд танилцуулах болно. За түүнээс өмнө Азийн зах зээл ер нь хэрхэн хөдөлж байгаа вэ гэдгийг хамтдаа харцгаая. За Азийн зах зээл нэгдснээс хойш Nikkei 225 индекс 2.2% өссөн байна. 57651 дээр бол яг одоогийн байдлаар бол арилжаалагдаж байна. За харин Австралийн ASX 200 индекс 8981 нэгжээр 128 өсөлтийг яг одоогийн байдлаар бол үзүүлээд байна. За Nikkei 225 индексийн хувьд бол за дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаа эрх баригч улс доод танхимда ялалт байгуулсан гэдэг мэдээллийн дараачаар бол ийхүү хүчтэй өссөөр байна. За мөн Японы йен бас бусад томоохон валютуудын эсрэг бол чангарч байгаа. За Хансен индексийн хувьд бол яг одоогийн байдлаар 27246 нэгжээр бол арилжаалагдаж байна. 0.23 өсөлтийг бол үзүүлжээ. За харин Шанхай индексийн хувьд бол 4124 нэгжээр бол арилжаалагдаж байна. За баг зэргийн уналтыг үзүүлж бол яг одоогийн байдлаар бол Шанхай зах зээл бол нэгдэж байна. За бидэнтэй номер эрдэн буюу Нё холбогдсон байна. Тэгэхээр эхний өглөөний мэндийг хүргэнэ Нё. За тэгэхээр эхний ярилцах сэдэв бол SoftBank болон TSMC компани тайлантай холбоотой байгаа. Тэгэхээр TSMC компанийн хувьд бол хэмэл оюуны өрсөлдөөнд хэмэл оюуны эргэлтүүдтэй холбоотойгоор тус компани чипний хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа. Тэгэхээр TSMC-ийн тайлан ер нь ямар хөө ах шиг байна? Тэгэхээр TSMC компанийн хувьд бол мэдээж яг энэ хүү одоо чип үйлдвэрлэлийн салбартаа бол мэдээж маш одоо тэргүүлсэн ийм компани байгаа шүү дээ. Тэгэхээр дөрөвдүгээр улирлын ашигт ажиллагаа бол ерөнхийдөө 35 орчим хувиар өссөн гэсэн одоо урьдчилан таамаг одоо гаргасан байсан тэрийг бол одоо давсан ийм үзүүлэлттэй байна. За борлуулалтын хувьд бол 33.7 одоо тэрбум доллароос дээшээгээ болсон гэдэг бол хөрөнгөний зах зээл дээр яг энэ хүү AI-ийн одоо эрэлт давмгаалах нөхцөл бол энэ хүү нөхцөлийг бол одоо бүрдүүлж өгсөн гэдгийг бол харуулж байна. За 2026 оны хувьд бол бас өөрсдийн харж байгаа тэрхүү одоо өсөлт нь бол ойролцоогоор 30 орчим хувьтай байх боломжтой гэж бол харж байгаа юм байна. За ер нь бол сар тутмын ерөнхийдөө борлуулалт болно. За захиалгын өсөлтөөс бол энэ хүү 2026 оны одоо нөхцөлийг бол 30%-аар дахин өснө гэдгийг бол одоо хүлээж байгаа. За одоо TSMC-гийн яг санхүүгийн албаны захирал за Wendell Huang-ийн таамгаар бол 2026 оны за Q1 гэж хэлдэг. Нэгдүгээр улирлын тайлан дээр бол ойролцоогоор 35.8 тэрбум $, байх ерөнхийдөө хандлагатай байна гэж бол хэлж байгаа. За энэ ойролцоогоор бол өмнөх одоо улирлаас бол 4%-аар өссөн гэсэн одоо мэдээллийг өгч байгаа. За CapEx буюу одоо хөрөнгө оруулалтын ерөнхийдөө төлөв нөхцөл байдлыг харах юм бол 2025 онд ойролцоогоор 40 орчим тэрбум $-ыг зөвхөн одоо энэ хөрөнгө оруулалтанд зарцуулж исэн бол 2026 онд энэ бүр ихсэх буюу 56 тэрбум $руу одоо болж бол ихснэ гэдгийг бол одоо үндсэндээ бол TSMC компани бол харж хүлээж ийн гэсэн үг. За нөгөө талдаа бас бид SoftBank-ны талаар ярих бол ерөөсөө
бас боломжгүй ийм цаг үед нь. Яагаад тэгэхээр Америкийн уучлаарай Японы хувьд бол энэ хүү одоо улс төрийн нөхцөл байдлаас хамаарад бол одоо яг энэ хөрөнгөний зах зээл бол асар хурдтай өсөж байгаа гэдгийг бол бид сүүлийн нэвтрүүлгүүдээр бас тайлбарлаж ярьсан. Тэгэхээр SoftBank-ны хувьд бол бид бас энэ хүү одоо тайлангийн хүлээлтийг бол бас эргээр одоо харах нөхцөл бүрдэжээ гэдэг дээр бол бас мэдээлэл бэлтгэсэн байна. Тэгэхээр 2025 онд бол анх удаага ерөнхийдөө SoftBank-ийн хувьд бол сүүлийн 4 жил одоо тасралтгүй одоо унжсэн тэрхүү тайлангийн үзүүлэлт бол одоо эерэг нөхцөлтэй буюу 115 их найд йенээр бол өссөн. За энэ бол ойролцоогоор $8 тэрбум $8 бол одоо тэнцэх хэмжээний бол нөхцөл байна. За тэгэхээр хөрөнгө оруулагчид энэ хүү одоо нөхцөлийг юу гэж харж байгаа юм гэхээр бол одоо яг энэ телеком салбар ерөнхийдөө тогтвортой өсөж байгаатай холбоотой. За үүнээс гадна бол юуны Японы энэхүү хөрөнгөний зах зээл бас тасралтгүй өсөж байгаатай холбоотой гэж бол тайлбарлаж байна. За 2026 оны 2 дугаар сарын Reuters-ийн мэдээллээр бол SoftBank нь OpenAI-д одоо хэмжээний хөрөнгө оруулсан нь бол урьдчилсан гүйцэтгэлж ерөнхийдөө эерэг нөлөө үзүүлж болцсохгүй буюу одоо гарах энэ санхүүгийн тайлангууд дээр бол олон тэрбум долларын ашигтай ажиллах боломж байна гэдгийг бол хэлсэн. За ойролцоогоор бол 1.1 их найд йений буюу за ойролцоогоор 7-8 орчим их тэрбум $8 ер нь ашигтай ажиллах боломжтой байна гэдгийг тайлбарласан байна. За ийхүү одоо Nvidia-гаас бусад томоохон технологийн компаниудын санхүүгийн тайлан бол ер нь зарлагдаад дуусч байна. За үүнтэй холбоотойгоор бас Америк нэгдсэн улсын цагаан ордноос ойрын саруудад ажлын байрны өсөлт удаашрна гэсэн хүлээлттэй байгаа гэдэг мэдээлэл бол бас хөрөнгөний зах зээлийн нэлээдгүй анхаарлыг татаад шүү дээ. Тэгэхээр ажлын байрны өсөлт удаашрна гэдэг нь ер нь зах зээл дээр ямар хөдөлгөөнийг авчрах боломжтой вэ? За цагаан ордноос ерөнхийдөө мэдээлсэн мэдээлэлээр бол цаашдаа яг Америкийн нэгдсэн улсад бол ажлын байр шинээр гарах энэхүү нөхцөл бол одоо хумигдаж эхлэх боломжтой байна гэдгийг бол одоо үндсэндээ мэдээлсэн гэсэн үг. За цагаан ордны үндэсний эдийн засгийн одоо зөвлөлийн дарга Кевин Хассетийн хэлснээр бол хөдөлмөрийн зах зээлд орж ирэх хүн амын одоо өсөлт бол саарч байгаа. Харин ажлын бүтээмж бол ерөнхийдөө эрс нэмэгдэж байгаа нь бол шинэ ажлын байрны тоо багас үндсэн гол шалтгаан болж ийн гэж бол тайлбарсан. За өмнөх жилүүдэд бол ажлын байрны өсөлтийг бол дэмжсэн гол хүчин зүйл нь бол цагаачлалын бодлого байсан гэж бол тайлбарлаж байгаа. За яагаад тэгэхээр цагаачлалаар ирж байгаа одоо тэрхүү хүмүүс бол шинээр ажлын байрны одоо бий болох одоо үндсэн гол одоо хүчин зүйл байсан болоод ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа гарснаас хойшоо бол цагаачлалын бодлогыг бол ерөнхийдөө чангаруулж эхэлсэн. За ингээд бол ажиллах одоо хүчний нийлүүлэлт бол ерөнхийдөө багасж байгаа. Эдийн засгийн дээр цаашдаа удаашрахгүй эсвэл ажиллах хүн хомсдож байна уу гэдгийг ялгаан ойлгоход бол одоо хүндрэлтэй байна гэдэг талаар бол бас мэдээлэл өгсөн байна. Хаасатын тайлбарлаж байгаа бас нэг хувилбар нь юу юм гэхээр ажлын бүтээмжийн өсөлт. За түүний хэлснээр бол нэг одоо ажилд илүү их одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсээр байгаа буюу ажиллах хүч за цөөрсөн ч гэсэн эдийн засаг одоо өсөх одоо энэхүү нөхцөлийг бол бүрдүүлж байгаа гэж бол тайлбарлаж байна. Хүн амын өсөлт саарч байгаа. За харин бүтээмж бол огцон нэмэгдэж байгаа нь бол одоо өмнөх өөсөө бол одоо бага ажлын байр шинээр бий боллоо гэж бол ерөнхийдөө сандрах хэрэггүй гэдгийг бол бас CNBC төгсөн яг энэ хүү ярилцлаганд бол онцлсон байна. За ингээд 1-р сарын нөхцөл байдлыг харах юм бол ойролцоогоор бол 70,000 ажлын байр бол шинээр нэмэгдсэн байх төлөвтэй байгаа. За энэ тоо мэдээлэл бол одоо 5 дахь өдөр бол гарах ёстой. За харин ажилгүйдлийн түвшин бол 4.4% дээр бол хэвээрээ үлдэх буюу цаашдаа бол яг одоогийн байгаагаас ажилгүйдлийн түвшин бол бууруулна гэдгийг бол одоо үндсэндээ цагаан ордноос одоо мэдээлж юм гэсэн. Хэрвээ ажиллах хүчний нийлүүлэлт цагаачлалын бодлогоос болж хумигдах юм бол цалин өсч за цаашдаа бол инфляц дахин сэргэх ийм эрсдэл байгаа учраас бодлогын үг бол шууд бууруулах нь өөрөө бас хэд өндөр эрсдэлтэй байгаа талаар бол холбооны нөөцийн сан бол тайлбарлаж байна. За үргэлжлүүлээд бас энэ жил бид хэд хөрөнгөний зах зээл томоохон хэмжээний IPO-уудыг бас хүлээж байгаа. Тэгээд технологийн компаниудаас IPO хийх бэлтгэл ажлуудаа LED хангаж байна гэдэг зарим мэдээллүүдийг бол их сурвалжуудаас өгж байгаа. Тэгэхээр энэ дээр бас томоохон хөрөнгө оруулалтын банкнууд ямар судалгаануудыг хийж явах шиг байна? За Goldman Sachs-ийн бас харж байгаа энэхүү тайланг бас та бүхэнд
хүргэе. За 2026 онд бол Америк нэгдсэн улс IPO буюу Initial Public Offering буюу анх удаага зах зээл дээр санал болгож байгаа олон нийтэд нээлттэй болж байгаа компаниудын орлого бол өнгөрсөн 2025 оныхоос бол 4 дахин өсөх боломжтой гэж бол тайлбарсан. За энэ бол ойролцоогоор 160 тэрбум долларыг бол одоо шүргэх юмаа гэдгийг бол одоо энэхүү тайланд бол дурдсан байж байгаа. Тэгэхээр энэ жил яг хүлээгдэж байгаа компаниуд нь бол одоо мэдээж бидний томоохон одоо мэдих мөртлөөсөө олон нийтэд нээлттэй бус компаниуд байж байгаа тийм. Тэгэхээр SpaceX, за OpenAI ч гэдэг юм, Anthropic ч гэдэг юм үнэхээр томоохон компаниуд бол яг анхныхаа тэрхүү IPO гаргаж байгаа зах зээл дээр бол хэмжээний мөнгө одоо босгох боломжтой гэдгийг л ер нь бол тайлбарлаж байгаа. За шинжээчдүүд бол IPO-гийн орлогын хувьд бол одоо түүхэн хамгийн дээд одоо жил болж болох боломжтой байна гэдгийг бол хэлж байгаа. Тэгэхээр нийт Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад яг энэхүү IPO-гоор 160 тэрбум доллар босгоно гэдэг нь жижиг боловч за ер нь бол нэг удаагийн нэг жилийн хугацаанд одоо босч байгаа мөнгө нь бол одоо хангалттай их байх боломжтой маа гэдгийг бол тайлбарлаж байна. За үүнтэйгээ холбоотой бол эдийн засгийн нөхцөл байдлууд бол харьцангуй бас таатай зөөлөн нөхцөл рүү шилжсэн. За хувьцааны ханшууд бол өссөн хിവэрэ байгаа. За ингээд санхүүгийн үзүүлэлтүүд бас эрэг гарч байгаатай холбоотой хүмүүс хөрөнгө оруулах одоо сонирхол нь бол илүү өндөр байх боломжтой маа гэдгийг бол үүн дээр бол онцолж хэлсэн. За 2026 он гарснаар бол одоогийн байдлаар бол 12 компани бол олон нийтэд сануулгад гэж зарагдсан байна. За энэхүү компаниуд бол ойролцоогоор 5 орчим тэрбум долларыг бол босгосон. За үүнээс хамгийн сонирхолтой гин авч үзэх юм бол за Nvidia компани цаашдаа яваандаа их том өрсөлдөгч нь болно гэж тодорхойлоод байгаа. AI чип үйлдвэрлэгч Cerebras System компани бол ойролцоогоор 1 орчим тэрбум долларын хөрөнгийг бол одоо босгосон гэдгийг бол одоо хэлж байна. Тэгэхээр Goldman Sachs-ийн одоо энэхүү тайланд дурдсанаар за цаашдаа бол яг тоогоороо гэх юм бол програм хангамжийн компаниуд бол нэлээдгүй давмгаалах хандлагатай байна. За мөнгөн дүнгээрээ гэж харах юм бол мэдээж хиймэл оюун ухаан болон за AI технологи дээр одоо суурьсан энэхүү компаниудын IPO бол одоо тэргүүлэх боломжтой байна гэдгийг бол одоо мэдээлсэн байж байна. За макро эдийн засгийн төгсгөл хэсэгт бид хэрэглэгчдийн хүлээлтийн индекс буюу Survey of the Consumer Expectation Index бол биднийг бас хүлээж байгаа. Тэгэхээр энэ индексийн хүлээлт ямар байх вэ? Тэгэхээр яг нь 1-р сарын нөхцөлийг харах юм бол хөдөлмөрийн зах зээлд бол одоо өмнөхөөсөө илүү бага санаа зовж ийн гэж одоо нөхцөлтэй гарсан буюу хүмүүс өөрсдийнхөө ажлын байранд бол нэг тийм санаа зовхгүй байна гэдэг нөхцөлийг бол харуулсан байж байгаа. За үүнээс гадна бол бидний хэрэглээний зардал нэмэгдээд байгаа учраас санхүүгийн байдал бол харин эсрэгээрээ одоо анхаарал хандуулах ийм төвшөнд байна гэдгийг бол тайлбарсан. За ингээд Нью-Йоркийн холбооны нөөцийн санхүүгийн одоо даваа гарагт нийтлсэн яг энэхүү тайлан дээр дурдсанаар бол одоо хэрэглэгчийн хүлээлтийн одоо судалгаа гэж байгаа тийм. Тэгэхээр энэ нэг жилийн одоо хугацаанд бол инфляц бол ойролцоогоор 3.1% дээр байх боломжтой буюу одоогийн байгаагаас үл ялэг өндөр түвшин гэж үзэж байна. За энийг бол зарим талаар шинжээчид юу гэж тайлбарлаж байгаа юм гэхээр одоо бол үндсэндээ байх боломжтой тэрхүү инфляцийн нөхцөлийг бол урд нь 2% гэж үздэг гэсэн бол одооных 3%-ийг бол энгийн гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр ямар ч нэг жилийн хугацаанд бол хүмүүс юу гэж харж байгаа юм гэхээр инфляц бол доктортай юм нөхцөлтэй байх боломжтой гэж бол үзэж байгаа юм байна. За харин 3-аас 5 жилийн дараах инфляцийн хүлээлт бол 3% үргэлжилсэн одоо доктортай буюу цаашдаа эдийн засгийг бол яг мөнгөний бодлогоор бол зохицуулж болж гинэ гэдгийг бол одоо хэрэглэгчд хүлээж байгаа гэсэн. За нөгөө талдаа бол за 1-р сард гарсан энэхүү судалгаанд бол ажлаа алдах магадлал харьцангуй бага болж эхэлсэн байна гэж үзэж байна. Яагаад тэгэхээр одоогийн байгаа яг эдийн засгийн өсөлтөнд бол одоо мэдээж ажиллах хүчин бол шаардлагатай. Тийм учраас бид бол одоо ажлаа алдах эрсдэл бол харьцангуй бага байна гэдгийг бол онцлсон. За ингээд шинээр ажил олох боломж бас илүү сайжирсан байна гэдэг ийм нөхцөл гарч байгаа. Тэгэхээр үүнээс хараад ерөнхийдөө дүгнээд харах юм бол хэрэглэгчид ажлын байранд бол нэг санаа зовхгүй байгаа юм байна. Гол нь цаашдаа авж байгаа энэхүү цалин бидний яг амьдралд бол урт хугацаанд илүү одоо хүрхүү гэдэг дээр бол анхаарлаа хандуулж байна гэж ойлгож болно. Тэгэхээр үүнтэй холбоотой бас мэдээж төв банк болон одоо засгийн газрууд бол үндсэндээ өөрсдийнхөө байр суурийг бол илэрхийлсэнийг бол бид нэр
энэхүү макро эдийн засгийн мэдээллийн ихэнд hulуулах гэсэн байж байгаа. Тэгэхээр энэхүү хоёр мэдээлэл ерөнхийдөө нийцж ийн гэсэн үг. Цаашдаа нэг хүний бүтээмж их болох боломж байна. Тэр нь бол яг үндсэндээ бол бидний өдөр тутам ярьдаг нөгөө AI салбараас бол өндөр болж гинэ гэдгийг бол одоо энэхүү тайланд дурдсан байж байгаа. Тэгэхээр дөнгөж сайхан нэг шуурхай мэдээ орж ирлээ үзэгчтэй. За бүгд найрамд Хятад ард улсын 1-р сарын хэрэглээний үнийн индекс буюу инфляц танилцуулагдсан байна. Тэгэхээр Хятадын хэрэглээний инфляц 1-р сард хүлээгдэж байснаас багаар өссөн бол за үйлдвэрлэгчдийн үнийн дефляц үргэлжилсэн хэвээр байгаа. За эдийн засгийг дэмжих илүү хүчтэй хөшүүрэг дутагдж байгаа үед дефляцийн дарамт байсаар байгаа нь дохио болж байна гэдгийг бол шинжээчид бол хэлсэн байна. За бүгд найрамд Хятад ард улсын үндэсний статистикийн газраас лав гарагт танилцуулснаар за хэрэглээний үнийн индекс 1-р сард өмнөх оны мөн үеэс 0.2% өснө нь Reuters агентлагийн судалгаанд оролцсон эдийн засагчдын таамаглаж байсан 0.4% өсөлтөөс доогуур үзүүлэлт болсон байна. За өнгөрсөн 12 дугаар сард энэ үзүүлэлт 0.8% өсөлттэй гарсан сүүлийн 3 жил орчмын хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болж байсан. За өмнөх сартаагаа харьцуулахад 0.2% өснө нь эдийн засагчдын таамагласан 0.3% өсөлтөнд мөн адил бас хүрээг байна. За албан ёсны мэдээлэлээс үзвэл бүгд найрамд Хятад ард улсын үйлдвэрлэгчдийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.4% буурсан нь эдийн засагчдын таамаглаж байсан 1.5% уналтаас арай бага, арай дээр үзүүлэлт байлаа гэж харж болохоор байна. За 12 дугаар сарын 1.9% уналттай харьцуулахад бол бага зэргийн сааралт бол ажиглагдаж байна. Тэгэхээр энэ бүгд найрамдах эдийн засгийн инфляц, дефляцийн үзүүлэлтүүдээс бид нар ер нь яг юуг харж болохоор байна? Тэгэхээр Хятад улсын хувьд ер нь ямар хөө зорилготой байгаа юм гэхээр хэрэглээ гэдэг зүйлийг бол нэмэгдүүлэхийн тулд бол маш хямдхан зээлүүдийг бол олгож байгаа талаар бид нар бас өмнөх нэвтрүүлгүүдээр маш тодорхой мэдээлжсэн. Тэгэхээр энэхүү нөхцөл нь цаашдаа бол энэхүү инфляцийг илүү нэмэгдүүлэхийг одоо зорж ийн гэсэн санаа. Инфляц нэмэгдэхгүй байна гэдэг нь өөрөө тодорхой хэмжээнд байх ёстой байдаг. Тэгэхээр тэр хэмжээндээ хүрэхгүй байгаа нь өөрөө эдийн засгийг удаашруулад буюу тэрхүү одоо саармагжуулах үндсэн гол нөхцөл болоод байдаг. Тийм учраас аль болох одоо хямдхан зээл олгох, бизнесүүдийг дэмжих тэр бодлого руу шилжижсэн болвол саяны гарсан тоон дата мэдээлэл нөгөө хүлээжсэн инфляцийн нөхцөл нь одоо хүрээгүй буюу бага хэмжээгээр зах зээл илүү тэлсэн байгааг л одоо харуулж байна л да. Тэгэхээр үүн дээр бол Хятадын яг одоо тэрхүү нэг одоо хүн дээрх одоо хэрэглээг нэмэгдүүлэх гэсэн бодлого бол бас харьцангуй яг зорилтондоо хүрэхгүй байгааг бол бид нар эндээс харж болох нь. Тэгэхээр мэдээж нийт жилийнхаа хугацаанд бол тэрхүү GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол одоо сармагчхад бол үндсэн гол одоо нөлөөлөх хүчин зүйл болно гэж ойлгож байна. Тэгэхээр холбогдож мэдээлэл өргөсөнд баярлалаа нё. Баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлээд хөтөлбөрийн төгсөл хэсэг та бүхэнд зарим нэг шинэ мэдээллүүдийг өргөе. Apple компани магадгүй эх 7 хоногт шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулах гэж байгаа гэдэг мэдээллүүдийг бол их сурвалжууд өгөөд. Тэгэхээр Мажи Apple ер нь ямар бүтээгдэхүүнээр энэ оны эхний богцоо задлж явах шиг байна. За энэ бол iPhone 17e загвар байгаа. За гарч ирэх хугацааны таамаглал бол 2 дугаар сарын 19-ний орчимд танилцуулахад өндөр магадлалтай байна гэж үзсэн байна. За үүний хувьд өмнөх загвартай ижил буюу $599 Америк доллароос эхэлнэ. За шинжилүүд нь юу байх вэ гэвэл iPhone 17-д ашиглагдах A19 чипээр тоноглогдож, за гүйцэтгэл нь эрс сайжрах юм байна. За мөн энэ загварт анх удаа MagSafe цэнэглэлт болон Apple-ийн өөрийн хөгжүүлсэн за C1X, за N1 холболтуудын одоо чипүүдийг суулгаж 5G болон Wi-Fi-ийн хурдыг нэмэгдүүлнэ гэсэн ийм таамаглалтай байна. За үүний араас бол Siri-гийн томоохон шинжилэл буюу за өнөөдрийн дугаарын туршид ярьж байгаа LLM буюу одоо том хэлний загварын шинжилэл байгаа. За энэ бол iOS 26.4 за загвар бол эх 4-р сард гарах энэхүү шинжилэлээр Siri илүү ухаалаг буюу LLM одоо суурьтай болно гэсэн байна. За чадварын хувьд бол хэрэглэгчийн асуултыг контекстоор нь ойлгож илүү байгалийн одоо илүү одоо харилцаанд гоё болно. За үүнээс гадна нөхөөрөмжтөр имэйл, за мессежээр тулгуурлан за хувийн туслах шиг ажиллаж эхэлнэ гэсэн үг. За энэ нь бол Google-ийн Gemini-тай өрсөлдөхүйц хэмжээнд очино гэж бол таамаглаж байгаа. За үүний зэрэгцээ бол iPad болон iPad Air гарна гэсэн төлөвтэй байна. За мөн MacBook Pro болон илүү хямд одоо budget friendly гэж ярддаг тийм MacBook-ийн загвар бас шинэ чиптэйгээр доотлоонд гарна гэсэн иймэрхүү төлөвтэй байна. За тэгвэл Alibaba компанийн хувьд бол өөрсдийн шинэ
Химлоины загвараа танилцууллаа. Тэдний шинээр танилцуулсан загварын хувьд бол роботуудад зориулсан тарих гэж хэлж болно. За томоохон химлоины технологийн хөгжүүлэгч компаниуд бол яг одоогийн байдлаар зөвхөн LLM гэхээсээ илүүтэйгээр бодит орчныг ойлгох чадвартай химлоины загварууд дээр бол төвлөрч эхлээд байна. За Alibaba-гийн шинээр танилцуулсан загварын хувьд бол Ryan Brain гэдэг нэртэй за роботуудад эргэн тойрондох бодит ертөнцийг ойлгох, эд зүйлсийг таних тогтооход туслах зорилттой. За Alibaba-гийн Damo гэх нэртэй Actimus гаргасан нэгэн видео бичлэг дээрээс роботууд жимсүүдийг таньж за сагсанд хийж байгааг бол харуулсан байна. За хэдийгээр эдгээр нь энгийн даалгавар мэт харагдаж байгаа боловч тухайн эд зүйлийг таних за болон тэдгээрийн хөдөлгөөнийг зохицуулах гэх мэт зүйлүүдийг бол химлои маш нарийн детальтайгаар бол хийж байгаа гэдгийг бол бичлэгнүүд дээрээс бол харж болохоор байгаа. За робот техник нь өөрөө явагч за робот болон автомат жолоодлоготой системүүд дээр нэлээдгүй сүүлийн жилүүдэд бол томоохон ахиц гарч ирж байна. За Google компанийн хувьд бас өөрсдийнхөө Waymo-д зориулсан системээ Google-ийн DeepMind лабораторийг хөгжүүлж байгаа Genia 3 гэдэг загвар дээр бол суурилж нэлээдгүй томоохон ахицыг бол гаргаж чадсан гэдгийг бол мэдээлээд байгаа. За үүнээс гадна Nvidia компани гүйцэтгэх захирал Jensen Huang-ийн хувьд бол за робот болон автомат жолоодлогын систем бол дараагийн том зах зээл байх болно гэдгийг бол мэдгцээр байгаа. За бидний бас олон жилийн туршид маш сайн мэдж байгаа Tesla компани Optimus роботын хувьд ихэд Tesla компани өөрсдийн модель X болон модель S загваруудынхаа үйлдвэрлэлийн лайныг зогсоож Optimus роботыг үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа гэдгийг бол өнгөрсөн санхүүгийн тайлангаа танилцуулгахдаа бол албан ёсоор мэдгдсэн байгаа. За өнөөдрийн бидний хамгийн сүүлд танилцуулах мэдээлэл бол Gucci-тэй холбоотой Gucci-гийн нэг хувьцааны анш огцон буюу 12% өссөн байна. Тэгэхээр ер нь яагаад өсөх болов? За тэгэхээр Gucci-гийн толгой компани болох Kering Group 2025 оны санхүүгийн тайлангаа жилийн тайлангаа танилцуулсан байгаа. За хэдийгээр Gucci-гийн борлуулалт бол үргэлжлүүлэн буурч байгаа боловч шинжээчдийн хамгаалж байснаас бол арай дээр үзүүлэлт гарсан хөрөнгө оруулагчдад ихтгэл төрүүлсэн хувьцааны хашиг нь одоо огцон өсөх юм шалтгаан болсон байна. Тодорхойлбол тайлан гарсны дараа Kering-ийн хувьцаа 11%-аар одоо өсөж за 290 Америк долларт хүрсэн байна. За тайланд орсноор бол группийн борлуулалт бол 3.9 тэрбум еврод хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3% өссөн буурсан байх жишээтэй. За гэхдээ энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 5% уналтаас бол бага үзүүлэлт болж гарч ирсэн. За мөн группийн ашигын гол тулгуур болох Gucci-гийн борлуулалт 10%-аар буурч 1.6 тэрбум евро болсон байна. За энэ бол тус брендийн хувьд борлуулалтанд буурсан 10 дахь улирал болж байгаа гэсэн үг. За тэгэхээр цаашид яах вэ гэхээр компани бол 2025 онд 925 сая еврогийн зардлыг танаж чадсан буюу 9% хэмнэлтийг хийж чадсан. За тэгвэл 2026 онд үйл ажиллагаа илүү оновчтой болгохын тулд за 100 орчим одоо салбар дэлгүүрээ хагаар төлөвлөж байгаа юм байна. Тэгэхээр үзэгчдээ Тэнгэр телевиз та бүхэнд лав гарагийн ажлын эхэн хөтөлбөрөөр үзүүллээ. За химлоины өрсөлдөөн улам бүр цар хүрээгээ тэлсээр байна. За томоохон технологийн компаниуд 20 жилийн дараачаар түүхэндээ анх удаа 100 жилийн хугацаатай бондуудыг зах зээл дээр санал болгож эхлэв байна. За үүнээс гадна сошиал орчин, бага насны хүүхдийн сошиал орчинтой холбоотой асуудлууд дээр бусад улс орнууд томоохон шинжилэлтүүдийг хийхээр бэлдэж байна. За мөн ажлын байрны мэдээлэл болон за хэрэглэгчдийн хүлээлтийн судалгаа зах зээлийн нэлээдгүй анхааралд байгаад байна. За харин дараа 7 хоногт бол Apple-ийн шинэ бүтээгдэхүүн биднийг хүлээж магадгүй байна. За энэ болон эдгээр бус мэдээллүүдийг та бүхэнд өргөлөө. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.